Мэд дур тавьсан мэд сүртэй жүжиглсэн ч бүсгүй итгэсэнгүй. Түүний цонхоор хаях гэж шийдсэн хоосон бэлгэвч бүгдийг илчилж орхилоо. Дараа нь тэр Сан Мартин дээр очиж дахин сэтгэлээ удлан ярилцлаа. Энэ үед Мэд нэгэн гайхалтай санаа олж 40 хоногийн турш бэлгийн амьдралаас хол байхаар шийдэх бөгөөд энэ нь түүний хувьд нэг ёсны өсөлт хөгжил өргөл барьц болдог. Сан Мартин хэдийн танилцуулсан Мэдийн үгэнд итгэсэнгүй. Харин Мэд дээр нь бүр 40 хоногийн турш секстэй холбоотой ямар ч үйлдэл хийхгүй хэмээн ам гарна. Бас тэр гарангалагч хийхгүй хэмээн амлалаа. Ингээд эхний өдрөө тэр гэртээ байсан бүх сэтгүүл насан туршидын кино, Николтай хамт авахулсан зураг зэргийг гаргаж хаяхаар бэлтгэж тавь. Оройн харин найзаагаа ирэхэд тоглоом машин хийхээр сууж байлаа. Найз нь дахиад л шөнийн клуб руу явахыг санал болгосон ч Мэд угаалга хийх ажилтай хэмээн гэртээ үлдэнэ. Ингээд хувцас угаахаар угаалгын газарт очиод нэг бүсгүйтэй санамсаргүй танилцдаг. Харин бүсгүй дараа 7 хоногт энэ цагтаа таарах хэмээгээд гарч удна. Оройн найз нь түүний амлалтын тухай мэдээд 40 хоног гэдэг байж боломгүй хэрэг хэмээн зохилдож гарна. Маргааш нь ажлынхан залуус Мэдийн төвчээр хизээ барагдах вэ гэдэг дээр нууцаар мөрий тавьдаг. 11-р өдөр болоход Мэд ихэд сэтгэл хангалуун байлаа. Сексгүй болсон амьдрал нь түүнд энгийн бас амархан санагдаж байв. Гэвч ажлынхан бүсгүйчүүд түүний тухай мэдээд төвчээрийг нь шалган өдөж эхэлнэ.